Hi guys, энэ удаагийн бичлэгээр Сингапуроос олон улсын нислэг өгүүлдэхэд энэ ямар хүн тарифтай байдаг. За түүнээс гадна монголчууд биднэрт тэр нь аль газар руу Сингапуроос олон улсын нислэгийг илүү тохиромжтой байх талаар бол бичлэг хийхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэг урцгаая. За Сингапурын хувьд бол яг нэг улс нэг хоттой тийм улс байгаа. Тэгэхээр дотоод нислэг гэдэг миний бусад оруулсан хотуудтай адилханаар бол тийм бичлэг бол орохгүй. Угсаа өөр нисээд байх газар байхгүй гэсэн үг Сингапурын хувьд бол. За тэгэхээр дандаа олон улсын нислэгийн талаар бол ярилцсанаа гэсэн үг. За хамгийн ихэнд сонгож авсан газар бол Шанхай. За Сингапуроос Шанхай руу нэг талын нислэг захиалгаар бол төлөө нислэгүүдийг бол шүүгээд харсан байна. За хоёр талын нислэг яагаад захиалахгүй байгаа юм бэ гэвэл Сингапуроос Шанхай руу ирэхэд бол илүү Монгол руу ойртож байгаа учраас буцаж бид нэр Сингапур руу явах шаардлага бидэнд бол байхгүй гэсэн үг. Шанхайгаас шууд Монгол руу ирэх нь хамгийн зөв сонголт байна гэсэн үг. За өнөөдрийн үед бол 2 сарын 15-ны өдөр байна. За тэгээд хайс өдөр нь бол 3 сарын 25-нд нислэг хайжээ нэг талын Сингапуроос Шанхай руу. За ингээ хайхад бол хамгийн эмтэг нислэг нь бол энэ Spring Airlines гэдэг энэ нислэгийн хувьд бол хамгийн эмтэг байна. За нэлийн эрт 6:30-д бол нисгэнэ. За хэдүүл ийш ороод харах юм бол яг 348,500 төгрөгийнх нь бол Чиндан багтаагүй нислэг байгаа. Тэгэхээр бид нар дотор нь ороод Чиндантайг сонгох хэрэгтэй гэсэн. За 20 кг-ын буюу дундаж Чиндантай. За тэгээд ийшгээ 30 кг болох юм бол 567,700 төгрөгийн үнэтэй бол болж байна. За тэгэхээр бид нар ч үзье 20 кг байхад бол хангалттай гэдэг үзэж байна гэсэн үг. За тэгэхээр Сингапуроос Шанхай руу нэг талдаа 20 кг Чиндантай нисэхэд бол 489,400 төгрөгийн үнэтэй бол байдаг бахнэ. За яагаад Сингапурыг сонгож байгаа шалтгаан нь бол Сингапур бол өөрөө угаасаа маш өндөр хөгжилтэй орн. За эндээс юу гэдэг бид нэр эрүүжлүүлээ Паттайя ч юм уу Буфет ч юм уу эсвэл Ханой Моной гэдэг Вьетнамын улсууд руу явахад бол хөгжилтэй газараас хөгжлөгөө хөгжил буурай газар руу явж байгаа гэсэн үг. Тэгэхээр сэтгэлийн хувьд бол жоохон онцгүй байж магадгүй. Тэгэхээр Сингапур, Шанхай хоёр бол Шанхай угаасаа хамаагүй өндөр хөгжилтэй, хамаагүй том хот. Сингапур бол нэг Шанхайтай харьцуулбал бол том биш ч гэсэн маш өндөр хөгжилтэй хот байгаа. Тэгэхээр ер нь бол зэрэглэлийн хувьд бол нэг буураад байхгүй. Дээрээс нь Монгол руу бас нэлийн төхөөд ирж байгаа учраас Монголын аялагч нарт бол илүү ээлтэй хямдхан нөсөр тийм боломж бол үүсэж өгнө гэсэн үг. За дараагийн сонгож авсан хот маань болохоор Гуанчжоу байдаг. За яагаад Гуанчжоуг сонгож авч байгаа вэ гэвэл бид нэр Сингапурт аялжлаа, юмнууд үзчихлээ, далайн эрэг үзлээ, гоё минь үзчихлээ. Тэнгүүдээ Сингапуроос шопинг хийнэ гэх юм бол асар үнэтэй. Угаасаа л үнэтэй газар юм чинь. За тэгтээ буцах замдаа бид нар Гуанчжоу руу очиод Гуанчжоу судалтай авалт хийж болно. Тэгэх юм бол бид нар өртөхийн үед хамаагүй хямдхан, дээрээс нь сонголтын ч гэсэн хамаагүй ариун болно гэсэн үг. За ялгаагүй бид нар нэг талдаа тэгтэйг бол харж байгаа. Яагаад гэвэл Гуанчжоу руу ирнэ гэдэг маань бас Монгол руу илүү ойртож байгаа учраас бид нар буцаж Сингапур руу дахиж мөнгө төлөө Сингапуроос Монгол руу гэдэг тэр үр шал дэмий гэсэн үг. Тэгэхээр Гуанчжоугаас бид нар Монгол руу буцах хэрэгтэй гэсэн үг. За үнийн хувьд бол хамгийн хямдхан тикет нь бол энэ AirAsia Berhad гэдэг энэ Малайзийн компани нислэг байна. За тэгээд нэг юмыг анхаарах хэрэгтэй. Яг 3 сарын 11-ний байдлаар бол 3 сарда юудсан миний ойлгосноор бол Сингапуроос Гуанчжоу руу шууд нислэг бол байдаг юм билээ. Дандаа дамжин өнгөрөх нислэгүүд байгаа гэсэн үг ингээ харах юм бол. За тэгэхээр өдрийн хоногийн тааруулж дарж байгаа ер нь аль нь хамгийн хайтайхан танд боломжтой нислэг байх вэ гэдгийг сонгох хэрэгтэй гэсэн үг. За чинь энэ бол хамгийн богино хугацаанд явах нь бол чинь эндээс харахад 6 цаг 55 минут ниснэ гэдэг энэ чинь богино байна. За үнийн хувьд бол арай үнэтэй болчих чинь тий. За энэ бол 12 цаг ниснэ хямдхан байгаа ч гэсэн шууд эндээс харахад ингээд дараад орох юм бол энэ жишээ нь Чиндамгүй нислэг юм те Чиндамтай болчих юм бол 705,000 төгрөг бол авчих юм. За тэгэхээр энэ бол биш. Биднэрт бол энэ Hainan Airlines-ийн энэ нислэг бол хугацааны хувьд ч богино. Дээрээс нь бол шууд 23 кг Чиндамтай нислэг бол байх нэ. За гол асуудал нь бол бид нар нисэх буудлын дээр очиод тэгээд дахиад Чиндам аваад бүртгэлээ гэж цаашаа явах хэрэгтэй юм биш үү? Аккой бид нар буюу Хайнан арал дээр бол буун гэсэн үг. Тэгээд тэндээсээ бид нар Гуанчжоу нисэж байна гэж ойлгох хэрэгтэй. Дамжин нислэгээр. За ингээд 23 кг-ын Чиндамтай 7 кг гар ачаатай 467,800 төгрөгөөр бид нэр Сингапуроос Гуанчжоу руу очиж байна гэсэн үг. За тэгээд дахин хэлсэнчлэн яагаад Гуанчжоуг сонгосон юм бэ гэх юм бол
бид нэр бол шопинг хийх гэж одоо сонгосон гэсэн Сингапурыг үзчихлээ. Тэр гуанчуудад хямдхан шопинг хийж наа гэсэн үг шүү. За дараагийн сонгож авсан газар бол Бангкок. За Бангкокийн хувьд бол угаасаа л одоо Азийн сүүлийн үед Сингапурын яг араас нь маш хүчтэй аялал жуулчлалаар хөгжиж байгаа тийм хот байгаа. За тэгээ Бангкокийн хувьд бас нэлийн гайгүй хөгжилтэй болсон. Яг нь Таиландтай ганцхан байгаа том хот нь. За Паттайя эднэр бол мэдээж Бангкоктой бол дүүцэхгүй. За тэгэхээр нь Бангкокыг сонгож авсан байгаа гэсэн үг шүү. Сингапуроос Бангкок руу явж байгаа гэсэн үг. За энэ тохиолдолд бол бидний хувьд бол янз бүрийн нислэгүүд бол гарч ирж байгаа харж байгаа. За гэхдээ энэ 271,800 төгрөгийн нислэгийг ороод үзэх юм бол энэ маань Чиндамтай болцохоор хөрхөн үнэтэй болчихж илээ. За доор хаяж биднэрт 25 кг-ын Чиндамтай явах нэ 15 гэдэг бол хэтэрхий жижиг. Тэгэхээр 487,200 төгрөгийн үнэтэй болох нь байна. Thai Lion Air гэдэг нэртэй. За энэ Thai Air Asia гэдэг нь болохоор харьцангуй хямдхан байсан санагдаж байна. 20 кг-ын Чиндамтай одоо 362,500 төгрөгийн нэг талын Сингапуроос Бангкок руу гэдэг нислэгийг бол бид нэр аваад явчих болох нэ. Бас харьцангуй хямдхан багтаа анзаарч байгааз. За Монголоос хэрвээ бид нэр Таиланд руу ирэх юм бол за дор хаяжл ирнэ 2 сая гаруй төгрөгөөр ирнэ бол ирнэ. Нэг үсэн Сингапурыг үзчихэд буцахтаас ингээд Бангкок юм уу ямар нэг хотыг үзээ явах нь бол дараа нь бол одоо харьцангуй санхүүгийн тэмдэлтэй байдаг баг шүү. За тэгээ Бангкокыг бас сонгосон нэг шалтгаан нь бол маш задгаа. За тэгээ шоу зинхний хот тийм учраас Бангкокыг бол сонгосон. За Сингапурд мэдээж бас тултлан шоуд нь их юм бас нэлийн хүнтэй газар. За Бангкокт бол харьцангуй хямдхан байгаад байгаа. За тэгэхээр тэр талаас бас Бангкокыг оруулсан гэсэн. За дараагийн сонгож авсан газар маань болохоор Хо Ши Минь. За Вьетнамын. За энэ бол миний одоо та бүхэн санд болгож байгаа хотуудаас хамгийн сүүлд орж байгаа нь буюу за бараг л очих шаардлагагүй дээ гэсэн үг. За яг яагаад сонгосон шалтгаан нь болохоор маш хямдхан очих зард нь хүртэл хямдхан байгаа анзаарч байгаа. Өмнөх газруудтай харьцуулах шүү 200-254 рүү ордорч байгааг харж байгаа хэ. За тэгээ Сингапуроос Хо Ши Минь руу очиж байгаа маань ч гэсэн бас Монгол руу орж байгаа учраас нэг талын тикет авсан шүү. Сингапуроос нэг талын Монгол руу буцах тикет Хо Ши Миньээс дамжаач ч юм уу эсвэл шууд буцах Монгол руу буцах тикетүүд бол Хо Ши Минь хамаагүй хямдхан байдаг учраас нэг талын тикетийг бол аваад байгаа гэсэн үг шүү. За үүний хувьд бол бид нэг ойролцоогоор ийшээ ороод за 20 кг Чиндамтай явъяхэд л 280,400 төгрөгийн үнэтэй л гэсэн үг. Маш хямдхан гэсэн үг. За Сингапур хот одоо улс хот те одоо Хо Ши Минь хоттой харьцуулахад бол Сингапур бол хамаагүй өндөр хөгжилтэй, хамаагүй гоё, хамаагүй цэвэрхэн. За дээрээс нь ихэнх хүмүүс англиар ярьдаг тодорхой хэмжээнд бас одоо гэдэг нь боловсрол эзэмсэн те арай тийм хүмүүс байгаа гэсэн үг. За Хо Ши Миньний хувьд бол мэдээж хамаагүй одоо эдийн засгийн хувьд бол хамгийн доогуур хот. За тэгээд юмнууд бол мэдээж хамаагүй хямдхан байж таарна. За Сингапурт бас ингээл өснөрөө одоо юу гэдэг нь зарцуулж гарах бас их мөнгө гарах гэдэг шүү дээ. Гэтэ нэг бие суул тавиад бас нэг цүм амаар байна гэх юм бол бас Хо Ши Миньээр дайраад буцах юм бол ер нь бол тэр үслэж юм бол хангалттай бол хангаж өгнө. Дээрээс нь та ердөө 280,400 төгрөг төлөөд л нэг талынхаа тикетээр Сингапуроос Хо Ши Минь хот руу очичноо гэсэн. За тийм учраас Хо Ши Миньийг сонгож авсан. За тэгтээ миний хувьд бол хамгийн санал болгох ихний газар бол Шанхай. За хоёр дахь нь бол Гуанчжоу ах нь байна. За гурав дахь нь бол Бангкок. За тэгээ хамгийн сүүлд нь бол Хо Ши Минь орж байна гэсэн. Одоо энэ дундаас бодж байгаад өөртөө одоо хэрэгтэй хэрвээ би шоудах байгаа эсвэл дахиад өндөр хөгжилтэй хот үзэх. За эсвэл маш хямдхан газар орох, эсвэл шопинг хийх гэдэг сонголтуудаас бодж байгаад нэг хотын сонгоод буцаад ирэхэд бол танд бол одоо аль нэг хот нь бол таны өсөж байгаа давуу талыг бол хангалттай өгч чадна. За тэгээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Лайк болон subscribe-ыг дарцгаарай guys. За ингээд дараагийнхын бичлэгээр уулзцгаая.